Манай улсын хурлын гишүүний ажлын алба орон нутагт ажиллаж байна. Энэ хүрээнд бол 1 сарын 19-ноос 1 сарын 30-ны хооронд Дорнот аймгийнхаа 13 сумдаар бол бүрэн тойрч дуслаа. Тэгээд энэ тойролтын хүрээнд бол одоо иргэд маань бол 100 гаруй иргэн санал хүсэлтээ илэрхийлж 300 гаруй одоо нийт одоо саналыг бол манай их хурлын гишүүний ажлын албанд бол хургуулсан байна. Тэгээд өнөөдрийн байдлаар бол манай Чой болсон суманд бол уулзалт дуусаад одоо бас бид бүхэн бас энэ одоо иргэдээсээ ирсэн энэ саналуудыг бүгднийг босруулад холбогдох байгууллагууд орон нутаг яамд одоо засгийн газрын түвшинд одоо хөргөж ажиллах одоо амлалтаа бол иргэдтэй өгсөн. Тэгээ энэ хүрээнд бол энэ мэдээлэлээ босруулад бүх шат шатанд нь одоо хөргөж ажиллах болно гэдгийг бас хэлье. Тэгээ ер нь бол нийтлэхээр бол манай иргэдээс бол хөдөөгийн одоо малчтаас бол бэлчээрийн асуудлыг маш их хөндөж ярьж байна. Одоо энэ газрын тухай хуулийн дээр бол одоо иргэд маань одоо тэжээлийн асуудлыг тариалах боломжийн асуудлыг ярьж байна. За манай ахмадууд бол энэ тэтгэврийн реформын асуудлыг ярихгүй бол тэтгэврийн одоо өнөөдөр одоо нэмэгдэл гэж байгаа нь бол үндсэндээ бол энэ одоо өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нэмэгдэл, за инфляцийн нэмэгдэлтэй бол ерөөсөө хүрэхгүй байна. Тэгээ одоо инфляцийн түвшингээр одоо нэмнэ гэдэг хуультай боловч яг одоо бодит байдал дээр энэ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний чинь одоо илүү их нэмэгдээд байна гэдэг одоо асуудлыг бол ахмадууд маань бас тавьж байна. Дээрээс нь энэ тэтгэврийн зээлтэй холбоотой тэтгэврийн зээлийн одоо хүү. За тэгээд энэ хугацааны асуудлыг бол бас одоо болохгүй байна. Тэгээд одоо хугацаанд энэ одоо уртцгаад өгч бол бид нар хэлээгүй шүү дээ. Тэгээд одоо уртцсан гэдэг нэрээр гоё одоо ахмадуудтай харилцах юм шиг боловч нэмэлт одоо маш олон шаардлагуудыг тавьж байна. За одоо үр хүүхдүүдэд одоо нийгмийн даатгалын шимтгэлэлдэг үр хүүхдүүдэд заавал хамтарч одоо зээлдүүлэгчээр батлан даалдагчаар одоо авчир гэдэг шаардлагыг тавьж байна. Тэр хүн нь одоо эсвэл заавал 300-аас дээш тонны малтай байх хэрэгтэй гэдэг шаардлагуудыг тавьж байна. Энийг нь бол өнөөдөр одоо цагаан сар болох гэж байгаа энэ нөхцөлд бол ахмадуудад бол хүнд байна. Зарим хүмүүст нь тэр боломжинд байна. Заримд нь бол энэ боломж нь байхгүй байна гэдэг асуудлыг бас тавьж байна. За манай төрийн албан хаагчид бол бас маш их бохомдолтой байгааг бол одоо сумдаар явж байхад бол асуудлууд бол тавьж байна. Яг энэ анхан шатнд одоо хурж ажиллаж байгаа энэ соёлын төвийн ажилчид энэ эрүүл мэндийн салбарын боловсролын салбарын маань бол бас бодит байдал дээр бол хүнд байна. Засгийн газар дээр их хурлын түвшинд бол одоо их л гоё юм яриад байсан. Яг тэр одоо ярьж байгаа нь одоо хөрсөн дээр бол хэрэгжихтэй туйлын хүндрэлтэй асуудалтай одоо худлаа байна гэдгийг одоо хамгийн гол нь хэлж байна. Тийм учраас бол яг энэ асуудлыг бол одоо энэ хаврын чуулганаар бол урьцаар гаргаж ирж тавина. Ер нь бол засгийн газар бол одоо ард иргэдтэй улсын хурлаа ингэж одоо худлаа ярьдаг гэж болохгүй. Тийм учраас одоо энэ асуудлыг бол урьцаар шүүмжил тавина. Энэ төрийн албан хаагчид дотор бол одоо цалингийн нэмэгдлийг нэгдэлтэн нэмэгтэй нөгөө талаас нэг хасаа тавьсан. Тэгээ энийг бол одоо төрийн албан хаагчтай ялгуурлан гадуурсан, иргэдээ ялгуурлан гадуурсан асуудлуудыг бол маш ихээр тавьж байна. Ялангуяа манай энэ соёлын салбарын бол маш их бохомдолтой. Орон тоог нь маш ихээр хасаа хийсэн. Нэг хүн одоо 2-3 одоо ажлыг чиг үүргийг бол давхарцсан байдлаар хийдэг. За 26-ны төсөвт нь бол одоо эдгээр одоо давхарцсан одоо ажлуудаа хийхэд бол одоо цалингийнх нь нэмэгдлийг нь бүр хасаа тавьчихсан. Тэгээ одоо энэ төсөвтөө одоо тааруулж ажил гэж одоо дээрээс нь одоо чиглэл өгдөг. Энэ асуудлууд бол одоо анхан шатанд одоо хурж ажиллаж байгаа энэ сумдуудад бол маш хүн тусч байгааг бол төрийн албан хаагчид бас хэлж байна. Тэгээд мэдээж бас одоо улсын төсвийн хөрөнгө оруулалт дээр одоо хийж хэрэгжүүлэхтэй холбоотой олон саналуудыг бол сум болгон өөр явамслагтай тааруулаад тавьж байна. Энэ бүх асуудал дээр бол одоо засгийн газрын түвшинд холбогдох яамдуудад одоо хөргөж ажиллахаас илэрхийлээд ажиллаж байна.